Одоо жишээлбэл нар хөөрхөн гараад ирсэн байна шүү дээ. Энэ шаардаа. Хөөрхөн гараад ирсэн тий. За Би гарцсан ямар гоё. би эндээсээ нөгөө юугаа харуулаад тий. Би бол одоо нөгөө ямар ч харахгүйгээр хийж чадна. Яг нэг иймэрхүү байхад бол манай энэ чинь нийтдээ 10 кW тахгүй юу? Яг нөгөө 20 шиг автомат. 20 шиг автомат 10 кW-ыг нэг цагт авч чадна гэсэн үг. Одоо фул ажиллаж байгаа. Фул. Тэгэнгүүт миний энэ хуучин энэ автомат байсан. Энэ бол одоо нэг энэ чинь 16 шиг байхгүй. Тэгээд энийг нөгөө нэг хамтд нь холбогдсон. Тэгээд энэ бол одоо 4 кW-аар татчих байгаа. Ингээ нийтдээ 14 кW-аар манайх татдаг. 14 кг. 14 кW-аар би яг одоо юу. Яг одоо моргил үе дээр одоо нэг нийлээд хэд үлдээ. Яг 14. 14 яг тулдаг. Тулж байна. Яг. Одоо яг одоо ингээл яхад бол ингээл бүр айгуугаа илчтэй шүү дээ. Тэгэхээр одоо энэ нараа энэ дээр инхэд хүртэл мэдэгдэн. Өөр юм шууд мэдэгдэн. Ингээ төөнөөл нэг жоох нэг юм мэдэгдэн. Тийм тэгээд ямар ч үсэн ажиллаа бол өстой 100% хийж байгаа. Бас нэг маш том баярлууштай нэг том мэдээ юу гэх юм бол одоо энэ нөгөө манай панел нь шүү дээ тийм. Энийн чинь нөгөө артлаас нөгөө хоёр талаар авж байгаа шүү дээ энэ талаар. Тэнгүүт нөгөө цас чинь хичнээн ингээд наргуу бүрхэг үйсэн нөгөө цаснаас гэрэл байдаг юм. Тэнгүүт айгүй хөөрхөн. 500 Вт аваад байна. Застай өдөр. Застай өдөр. Нэлээд бүр зас орж байгаа шүү дээ. Бүр ямар ч нөгөө тэгэхэд энэ заснаас байгаад 500 Вт-аар ажиллаад ангууд чинь 500 Вт чинь бол манай хэрэглээс үргэлж 300 Вт лээ. Яг үндс нь. Гэхдээ нөгөө нэмэл асаад нөгөө жоохон илүү. Тэнгүүт нөгөө үндсэн юм өдрийн цагаар ягаад шог шөндөө нөгөө нэг яг үндсэн юм явагдаал нөгөө эдэлт нь явагдаал. Тэгэхээр нөгөө нэг бас нөгөө юм хоёр талдаа нөгөө энэ чинь нөгөө bifacial хоёр нүүртэй гэж яриад байгаа шүү дээ. Хоёр нүүртэй. Тэр айгүй хөөрхөн үр дүн өгөөд бас их дотроо баярлж л явлаа.